Зя сайн байцгаана уу. За өнөөдөр бид бүгдийн ярилцах сэдэв бол OpenAI-с гаргасан Sora 2 моделийн талаар ярилцах болно. За интернетээр яваад байгаа одоо маш олон тийм гаж AI-аар хийгдсэн бичлэгүүд одоо бүр чанар нь сайжраад амар сонирхолтой бичлэгүүд интернетээр айгүйх яваад байгаа шүү дээ. Жишээ нь одоо ярьдаг муур байна. Энд хэрэгээр үсэрж байгаа хүмүүс, олимпийн аваргууд, тэгээ янз бүрийн тэмцээний одоо компетишн зохиолтууд гих зэрэг одоо бас их анхаарал татаад байгаа сэдв гэсэн. За Sora 2-ын талаар бол одоо GPT 3.5 дээрх суурилсан видеоны generative AI гэдэг салбарт орж ирсэн гэсэн. За өмнөх моделийн төвшөнтэйгээ харилцуулахад бол Sora 2 бол маш одоо аимшигт хэмжээний өөрчлөлт орж ирсэн байна. За яаж ч бууцсан хамаагүй одоо илүү болсон гэсэн. Хамгийн ихний сайжруулсан зүйл нь бол physical буюу за ямар нэгэн зүйлийн хөдөлж буй, явж буй одоо хөдөлгөөнийг илэрхийлэх одоо тийм чадрууд маш сайжирсан гэсэн. За энэхүү түүлийг ашиглаж одоо ямар нэг төрлийн одоо продукт эсвэл одоо бүтээгдэхүүн одоо зарж одоо үрдэг хүмүүс байдаг бол за Sora 2 дээрээс одоо өөрсдийнхөө одоо маркетингийг шин төвшөнд гаргаж ирэхээр болсон гэсэн. За ямар нэгэн өндөр барилгын дээрээс ч юм уу ундаа зардаг хүн ундаагаа унгах боломж. Эсвэл одоо сая гарсан та TDB-гийн одоо рекламыг үзсэн бол тэр зэрэг AI-аар хийгдсэн бичлэгүүд байдаг гэсэн. Өмнөх моделийн төвшнөөс ялгаатай нь өмнөх нь бол 6-аас 8 секундын хугацаанд одоо тодорхой мэдээллийн дагуу клипүүд бүрдүүлдэг байсан. Тэнгүүд энэхүү модельд маань Sora 2 дээр орж ирэхдээ бүр илүү тийм наривчилсан болсон гэсэн. Сүүлийн үед одоо бид бүгдийг үзэж байгаа cinematic одоо AI дээр хийгдсэн кинонууд байна, фотореалистик одоо зурагнууд байна. Тэгээ анимын одоо нэг мэдээж гарч байгаагүй тулгааныг бараг л аним студиог одоо хийсэн тийм тулгааны одоо явцнууд маш их харагдсан интернет. Тэгээ үүгээр зогсоолтгүй зүгээр ч нэг видео генератлээс гадна дуу хоолойны дэмжилт нь маш сайжирсан, маш хамгийн сонирхолтой. Storms test the hull and the heart. Keep your bow to the wave. Одоо бид бүгдийн генератлж буй дөрүүд өөрсдөө гэсэн дуу хоолой гаргах чадвартай болсон гэсэн үг. Энэ дундаас харж болох хамгийн нарийн юм нь яг дуу хоолойтойгоо зэрэгцэж дүрийн уруул хөдлөх болно. Sora 1-тэй харьцуулах үед одоо Sora 1 дээр бол ингээд чимээгүй дөрүүд байдаг байсан. Тэгээ хөдөлгөөн хийж байгаа, ийшээ тийшээ явж байгаа зэрэг тийм чимээгүй дөрүүдээс илүүтэйгээр дуу өөрийн гэсэн дуу хоолойтой тэгээ гаднах орчин ингээд янз бүрийн гаднах орчны чимээтэй зэрэгцүүл яг л киноны тийм хэсэг мэт тийм бид нэр генерейт хийх боломжтой болсон гэсэн. Хоёр дахь Sora 2 дээр гарч ирсэн хамгийн том дэвшил бол олон зэрэг үзэгдэл одоо зэрэг хийж болно гэсэн үг. Жишээ нь одоо skin 1 заяа. За пуужин нисэх дүрс надад генератлж өгөх би асуув. За тэгээ пуужин нисэж байгаа дүрс гарч ирнэ. Skin 2. За яг энэ үйл явдал дараагийн хэсэг рүүгээс шилжээд дотор нь байгаа сансрын зэгч нарын одоо дүрсийг надад генератлж өгөх. Тэгэхээр яг энэ үйл явдлуудыг бүгдийг генерейт хийх боломжтой болсон. Тэгвэл бид нар эндээс юуг анхаарч болох вэ гэхээр камерны үнцэг, гэрэл тэгээд авагдаж буй клипний шотнууд зэрэг юм аюу тийм нарийн одоо кино зураг авахд хэрэглэдэг тийм техникүүд. Яг тэрхүү техникүүдийг яг Sora 2 дээр гарч ирсэн дүрсэн дээрээ яг л дүрсэд нь ямар ч асуудалгүй гарч ирж байгааг бид нар анхаарах болно. За үүнээс гадна бас нэг 3 дахь сонирхолтой зүйл нь одоо бодит ертөнцийг болон AI ертөнцийг хооронд нь хольж болдог болсон гэсэн. За жишээ нь ингээд чи ямар нэгэн юм гоё дундад зууны үеийн амар том тулаан мулаан том одоо шанган харамжийн төлөө явж байгаа зохиолч юм уу юм киноны хэсэг генератлэнгүүтээ өөрийнх нь царайг одоо солиод өгч болно гэсэн. Тэгэхэд яг л одоо чиний царай дүр төрхийг чинь ингэж тийм яг тухайн үед тоглуулсан жүжиг мэтэр ингэж гаргаж ирнэ гэдэг бол өөрөө бол маш сонирхолтой тийм технологи болсныг одоо бид нар ойлгох хэрэгтэй. За энэ хүү одоо бичлэгийг бид нар юунаас анхаарч болох вэ гэхээр за нөгөө нас барсан хүмүүсийг одоо дахин амьдруулж бичлэгт оруулж байгаа, нас барсан амьтдаар дахин гигийн дурсгалын өөрсдөр нь хэлүүлж байгаа гэх зэрэг тийм одоо AI бичлэгүүд интернетээр амар их байдаг. Түүнээс бид бүгд үүнийг анхаарч болно. Өмнөх Sora 1 модель дээр гаргаж ирсэн одоо генератортэй харьцуулахад бол Sora 2 дээр гарч ирдэг зүйл нь илүү одоо нөгөө алдаа гаргах чадвар нь бага болсон. За өмнө нь бол ингээд нэг алга болсон царай, алга болсон хөл одоо мөч зэрэг юм тийм алдаа гаргадаг байсан бол Sora 2 дээр бол маш бага хэмжээний тийм алдаа гаргадаг гэсэн үг. Бид нар Sora 2-ын төвшинг бол нэг ямар дүгнж болох юм нь энэхүү одоо генерейт хийгдэж байгаа бодит одоо промптууд нь илүү real life simulator. За бараг л GTA гэдэг тоглоом тоглож байгаа юм шиг бид нар мэдрэмж авах үс бодит байдлыг виртуал одоо болгож байгаа гэсэн одоо үйл явдлуудтай зэрэгцэн одоо давтсаж байгаа гэсэн үг. Зарим тохиолдолд бол бид нэр бараг л одоо генератлсан дүрсээс бодит дүрс хоёр ялгааг бол мэдэж чадхааргүй болсон гэсэн үг. За харин Монголын нөхцөл бол одоогоор Sora 2 нээлттэй хийгээгүй байгаа. Хамгийн одоо боломжтой байдал нь болохоор Америк, Канадын одоо нөхцөлд одоо нээлттэй хийчихсэн байна. Тэгээд зөвхөн invite coder буюу одоо өргөцсөн гишүүдийн тусламжтайгаар бид нэр энэхүү генератыг өөрсдийн биеэр туршиж үз. Гэхдээ энэ бол түр зуурих 22 оны гэхэл AI ерөнхийдөө гарч ирсэн 23 он гэхэд ер нь дэлхийд хэрэглэгчний зах зээлийг бол илэрхийлсэн 24 онд бол том компаниуд өрсөлдөхүйц хэмжээний технологи болж гарч ирсэн байдаг. Харин 25 оны байдлаар бол Sora 2 гэдэг нэртэй ChatGPT-гээс гаргаж байгаа модель. За Veo 3, Runaway Gentry
PK2.5 гэх зэрэг ийм модулууд бас байгаад байна. За эдгээр модулуудын ерөнхийдөө ялгаа нь гэвэл VO3 дээр бол 5 минутын генерит хийх юм байна. PK2.5 дээр 3 минут. Тэгэд илүү одоо хязгаарлагдмал ерөнхийдөө Sora 2-оос бусд нь бол арай хязгаарлагдмал талдаа ашиглагдана гэсэн үг. Тэгээ хэрэглэж болох байдал нь болохоор VO3 болон Runaway-ийн 3.2 дээр broad байдлаар хэрэглэх буюу бидний ерөнхийдөө хэрэглэх боломжтой болсон гэсэн үг. Харин үүнээс бид нар бас нэг юм хийж болох юм. OpenAI Sora 2-ын эсрэг Google-ийн VO3 2 нь хэр хоорондоо өрсөлдөхүүц вэ гэдгийг бас сонирхож үздэг. За VO3 бол одоо 25 оны 5 сард нээлттэй хийсэн. Тэгээ ерөнхийдөө бол маш олон төрлийн зүйл нь бол Sora-той бол маш төстэй гэсэн үг. За өндөр чанарын текстнээс видео руу өөрийн гэсэн дуу хоолой генерит хийх байдал, бодит физикийн одоо дүрснүүд гэх зэрэг маш олон зүйлийг өөртөө нэгтгэж чадсан байдаг. Харин Google-ийн одоо CEO-гийн одоо хэлцээрс бол VO3 гарах үед AI-ийн видео гэдэг зүйл чимээгүй эрен үеийг эхлүүлж байгаа гэж хэлсэн байдаг. Харин Sora 2 гарсны дараагаар бүх зүйл одоо өргөн хэмжээнд хэрэглэгдэх өдөр бидний одоо шаардлага гарч ирсэн гэсэн үг. За энэ хоёрын ялгааг үргэлжлүүлээд үзэхэд бол Sora 2 бол 10 секундын клип генерит хийж чадна. VO3 дээр болох 8 секундын лимит байна. Тэгээд 1080p буюу одоо 1080p-гийн чанараар видео генерит хийх бол VO2-т бол 4K-гийн суппорт орж ирсэн гэсэн үг. Тэгэхээр маш өндөр чанарын видео генерит хийж байгаа болохоор одоо Sora энэ дээр илүү том ялтыг авч байгаа гэсэн үг. Харин VO3-ийн хувьд бол нэг ийм гоё давуу тал байгаа нь Flow гэдэг нэртэй суппорт байгаа. За энэ хүү Flow гэдэг суппорт нь болохоор AI film making буюу одоо AI дээр сүрсэн кино хийж байгаа үе камерын үнцэг болон бусад хийсгүүд янз бүрийн байдлуудыг засаж болон янзлах боломжтой гэсэн үг. Тэгэхээр эндээс хойш ер нь бол бид нар кино зураг авалтыг заавал юм бодитоор хийх шаардлагатай байна уу гэсэн асуулт бас гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр дахиад нэг ганц 2 жилийн дараа ихэд бол бид нар AI кино ертөнцийн зах зээлийг үздэг болсон байж магадгүй. За сүүлийн үед бол одоо энэ гарч ирээд байгаа Integx камерын бичлэг, за сүүндээ явсан аавын бичлэг гэх зэрэг тийм маш олон тийм сонирхолтой Pixar-ын стилтэй кино зураг авалтууд яд хэсэгүүд гарч ирсэн. Тэгээд бүгдийг бол Sora болон янз бүрийн AI төлөвлөдөр хийсэн гэдэг нь тодорхой бол. Харин Sora-гийн хувьд бол яг иймэрхүү төлөвлөд нь одоогор нээлттэй хийгээгүй ч гэсэн текстээр удирдахад бол ямар ч асуудалгүй байгаад байгаа гэсэн үг. Тэгээ ерөөдөө нөгөө нэг Flow гаргасан клипүүдэд дахин ремикс хийж одоо өөрөө өөрчлөх боломжуудыг ингээд VO-гоос бүтэн гаргаж өгч байгаа. За энэ бүгдийг ашиглахын гол асуудал нь юу юм гэхээр Google-ээс гаргаж байгаа Gemini дээр суурилсан энэхүү төхөөрөмж нь AI-ийнхаа одоо бүрдлийг $249 орчхоос сарын хураамжтайгаар бид нар зарж байгаа гэсэн үг. Харин Sora-гийн хувьд бол одоогийн байдлаар бол яг үнэ гаргаагүй байгаа. Тэгтээ ерөөдөө энэ white code-оор ChatGPT Pro зэрэг иймэрхүү вершнууд дээр гаргаж өгнө гэсэн байдал нь болохоор илүү том давуу талыг авч байгаа. За харин сүүлийн үед гарч ирж бүх стартапууд болон open source одоо програм хэрэглэгч нар бүгдээрээ Sora 2 дээр төхөөрөмж суурилж одоо бизнесээ цааш нь явуулах шийдэж эхэлж байгаа. За эндээс бидний хамгийн одоо гайхалтай Монголд орж ирсэн жишээг хэлэх юм бол Төрийн банкны одоо сүүл гарсан реклам байгаа. Одоо хүртэл интернетээр маш их одоо шууган тарьж байгаа реклам. За тэр рекламыг яаж хийсэн бэ гэхээр AI дээр суурилж хийдэг. Бас нэг ямар PV-ний реклам яваад байлаа. Тэр рекламыг бас AI дээр суурилж хийсэн байсан. Content creator гэдэг нэртэй хүмүүст бол ерөөхдөө биднэрт бол маш том давуу тал гаргаж ирж байгаа гэсэн үг. Нөгөөдгөр кино хийж чадахгүй байгаа хүн гэхэд бол өөрийнхөө одоо боломжинд тааруул Sora-гийн генератор өөрийн гэсэн кино бүтээх боломжтой болсон гэсэн. Саяхан болсон Солонгосын нэгэн award кино одоо award-ны анимашн төрөлд нь AI-аар хийгдсэн кино одоо нэр дэвшээд ялтыг байгуулсан байл. Тэгэхээр ингээд та бүгд ингээд над чиг хоолоо унших чадвартай ямар нэгэн байдлаар текст бичих болон англи хэлний жоохон дундаас төвшний чадвартай хүн байлаа гэж бодоход одоо AI ашиглаад энэ дараагийн өөрсдийнхөө ажилдаа хэрэгжилж бол бас нөгөө талаар бол ингээд өөрийн гэсэн бизнесийн одоо брендинг хийх гэж байгаа хүмүүс. За ямар нэгэн бүтээгдэхүүн оруулж ир зарж яаж ингээд маркетинг хийх, яаж бичлэг хийх, яаж энийг сурчлага талаар мэдэхгүй байгаа хүн болгонд Sora-г бол одоо зориулж ийн. Тэгэхээр ингээд ер нь хэрэгжилж чадах юм бол бидний энэ одоо яг Sora-гийн хэл хязгаарыг хаана байгааг мэдэхгүй байна. Гэхдээ ингээд үргэлжлүүлэн одоо энэ талаар ярилцахад энэхүү сэдв бол дууссан шүү. Гэхдээ бид нар ингээд цаашд нь энийг ингээд ямар төвшөнд очихыг үргэлжлүүлэн энэ сувгаас олж үзцгээе. За лайк and subscribe-аас хаан дараад өгөр залуусаа тэгээд энэхүү бичлэг таалагдсан бол бас хаяа дээр доор байгаа данснаруу donation хийж болно. За тэгээд өгшөөх AI-тай холбоотой бичлэг надад хийхийг хүсэж байвал та бүгд ор комент хэсэгт бас санал бодлоо илэрхийлж болно шүү. За тэгээд дараа уулзцгаая түр баяртай залуусаа.